За нөгөө нэг Benny Blanco ч бүх хүмүүстэй амар магтаад үнэн сайн залуу шүү. Ёстой манай Selena Gomez одоо л жаргахан дээ гэд яриад байсан чинь нөгөөдөг чи очиод Selena Gomez-ийн араар нь тавиадхаж. Эрэхтэй хүн гэж те. За ямар ч гэсэн манай хаан хов болох үү те тавтай морил. За юу яцхан миний хөрхнүүдээ ингээд ховчин анаа нь ховоо базаад хүрээд ирлээ. Тэгээд ойрын үед болсон хов живүүдийг базаад weekly recap болгоод оруулах гэж байна. За тэгээд өнөөдөр хэдүүлээ нэлийн бас сонирхолтой 2-3 ховын тухай ярих болно. Эхнийх нь болохоор та бүхэн одоо бичлэгийн эхэнд сонссончлон Benny Blanco, Selena Gomez-ийн араар тавьж байгаа юу гэсэн тийм хов жив гарч ирэхэд хүргэсэн байна. Ойрын үед бол үнэхээр их интернет дээр яригдж байна. Тэгэд яагаад энэ хов жив гарах болсон бэ гэхээр бас ер нь зөндөө олон зүйлээс шалтгаантай заяа. За нэг гол шалтгаан нь юу гэх юм бол Selena Gomez өөрийнхөө маш олон жил найзалж байгаа бүр өөрийнх нь bestie гэж хэлж болохоор Theresa Mary гэдэг эмэгтэйг саяхан Instagram дээрээ unfollow хийсэн байгаа. За тэгээ та нар бодож иж магадгүй л дээ. За тэгээд өөрийнхөө найзыг unfollow хийлээ гэд Benny Blancoтэй ямар холбоотой юм бэ гэж бодож иж магадгүй. За энэ нь бас айгүй учиртай заяа. Яасан бэ гэхээр энэ яг Selena Gomez, Theresa гэдэг энэ өөрийнхөө bestie-г unfollow хийхээс өмнөхөн Benny Blanco, Theresa Mary хоёр ингээд хамтдаа dinner идэ явж байгаа нь одоо фэнүүдэд харагдсан байгаа хгүй. Нэг фэн ингээ хараад бүр бичлэг хийгээд тэрийгээ одоо TikTok дээр тавьчихсан. За тэгээд тэр фэний одоо хийсэн TikTok дээр тавьсан бичлэгнээс харахад бол ингээд Benny Blanco, Theresa Mary хоёр яг ингээд нэг ресторанд гадаа суучсан хойлохны хоол идээ сууж байгаа нь бол ингээд харагдсан байгаа. За гэхдээ яг тэр бичлэгнээс харахад бол нэг тийм амар дотн romantic байгаа дээ бүр ингэж хоорондоо flirt хийж байгаа ч юм уу сеттгэнсэн тиймэрхүү юм бол ерөөсө харагдааг зүгээр л ингээд ширээний нөгөө хоёр талд ингээд суужсан ингээд хоол идээ сууж байгаа нь бол харагцсан. Тэр бичлэг ингээд тавигдсны дараахан Selena Gomez, Theresa-г unfollow хийчихсэн болохоор хүмүүс энэ учиртай юм биш үү те ингээд Selena Gomez өөрийнхөө маш олон жил найзлсан энэ найзаагаа ингээд unfollow хийж байгаа нь тэгээд хэдхэн хоногийн өмнө өөрийнхөө сүү залуу Benny Blanco тэр эмэгтэйд ингээд хоол идэ явж исэн хоорондоо ингээд холбоотой байхаа гэж бодоход хүргэсэн байгаа байхгүй юу. За Theresa Mary гэдэг энэ эмэгтэй нь бол Selena Gomez-ийн бүр маш олон жил найзалж байгаа найзуудынх нь нэг байгаа. Тэгээд 2014 онд энэ хоёр анх одоо хамтарч ажиллаж байгаа танилцсан гэж байгаа байхгүй яг юун дээр хаана хамтарч ажиллаж байсан мэдэхгүй ямар ч гэсэн хамтарч ажиллаж аваад танилцсан цагаас хойш бүр амар ингээд дотн болсон гэж байгаа байхгүй айгүй хурдан дотн болоод бүр ингээд besties болсон. Тэгээд сүүлдээ одоо энэ хүү эмэгтэй нь Selena-гийн assistant бас хийжсэн өөрийнх нь former assistant байхгүй туслах нь хийжсэн байгаа. За тэгээд Selena Gomez 2019 онд бүр ингээд Theresa зориулсан нэг тийм амар урт тийм heartfelt пост хийжсэн өөрийнхөө Instagram дээр ингээд зураг мөргнүүдээ хамт оруулаад өөстө чи бол миний хамгийн сайн найз дээ хоёулаа бүр 2014 онд 5 жилийн өмнө танилцсан цагаас хойш л ингээд айгуу дотн байсан өстө би бол чамгүйгээр одоо амьдарч чадахгүй хааны тийм амар ингээд heartfelt message найздаа зориулж ингээд пост хийжсэн. За тэгээд түүнээс гадна 2023 онд бас яг тиймэрхүү төрлийн мессежийг ингээд постыг хийжсэн. Бас л ингээл чи бол миний хамгийн сайн найз дэлхий дээрхтэй би өөрийнхөө амьдралыг чамгүйгээр төсөөлөхгүй байна энэ төр гэсэн нэг тиймэрхүү амар тийм cheesy постыг хийжсэн байгаа. За тэгээ энэ хоёр хамгийн сүүлд хизээ хамт явж харагдсан бэ гэхээр саяхан уул нь бол саяхан байхгүй 3 сарын 15-ны өдөр бас нэг өөр найзынхаа төрсөн өдөр дээр хамтдаа явж байгаа нь харагдсан. Тэгээл яг нөгөө нэг найзтайгаа ингээд гуруулаа нийлчихсэн айгүйх ингээд зураг мөргө авахулчихсан тиймэрхүү постнуудээ Theresa өөрийнхөө Instagram дээр ингээд пост болгож хийсэн байгаа. Тэгээд ингээд heart emoji caption дээрээ тавьчихсан байсан. Тэгсэн чинь ингээд саяхнаас Selena Gomez энэ найзаагаа бүр ингээд үнэхээр bestie гэдэг байгаа те энэ найзаагаа ингээд unfollow хийчихсэн байгаа байхгүй юу. За гэхдээ Theresa одоо ч гэсэндээ Selena Gomez-ыг follow хийдэг хэвээрээ. За түүнээс гадна Benny Blanco still follows Theresa Mary. Benny Blanco ч гэсэндээ одоо хүртэл ингээд Theresa Mary гэх тэрхүү эмэгтэйг Instagram дээр follow хийдэг хэвээр байгаа. За тэгээ өчигдөрхөн ингээд 4 сарын 30-ны өдөр Selena Gomez өөрийнхөө Instagram дээр ингээд пост оруулсан байгаа. Зүгээр нэг өөрийнхөө шинэ гарах гэж байгаа альбомныхаа тухай ингээд тийм пост хийсэн байгаа. Тэр постн дээр нь ингээд Theresa like хийгээд явж исэн. Like хийгээд явж исэн харагдсан байгаа. Тэгсэн мөртлөө Selena Gomez өөрийг нь follow хийхэд болчихсон.
Үнэхээр сонин гайхалтай байгаа зү. За тэгээд тэр Benny Blanco Teresa-тай хоол идэ явж исэн учраас тэрнийхэн дараагаар нь ингээд Selena Gomez Teresa-г unfollow хийчихсэн учраас хүмүүс одоо тий Benny Blanco Teresa-тай ингээд Selena-гийн араар нь тавьж агаад баригдаад тэгээд Selena Gomez уурандаа ингээд найзыгаа unfollow хийчихсэн байх гэж хүмүүс таамаглаж байгаа. За тэгээд өөр бас нэгэн rumor байгаа заа манайхаа энэ тал дээр юу вэ гэхлээр Benny Blanco Teresa Mary гэдэг энэ нэмэгтэйгийн OnlyFans аккаунтд нь subscribe хийсэн гэдэг team rumor гарч ирсэн байгаа. Тэгээд тэрнээс болоод бас Selena Gomez олж мэдчихгээд найзыгаа unfollow хийсэн байх гэж бодоод байгаа байхгүй юу. За тэгээд энэ нэмэгтэй нь Teresa Mary гэдэг энэ хүү нэмэгтэй нь бас өөрөө OnlyFans хийдэг юм байл л да. OnlyFans гэдэг та нар бол угаасаа одоо баг мэдж байгаа бах те би зөндөө олон бичлэгүүдээр ярьж байгаа. Ер нь бол тэгээд porn site гэж хэлчихэд болно. Adult content-уудыг хийж ингэж тавьдаг. Тэгээд тэрийг нь үзэхийн тулд хүмүүс subscribe хийж мөнгө төлж иж тэр контентуудыг нь үздэг байх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгсэн чинь Benny Blanco Teresa Mary-гийн одоо OnlyFans аккаунт нь subscribe хийчихсэн гэж хүмүүс яриад байгаа. Гэхдээ тэр нь бол ингээд ямар ч тийм одоо баталгаагүй байгаа, баталгаа нотлохоо байхгүй байгаа. Яагаад гэх юм бол хүмүүс одоо яг хин тэ OnlyFans аккаунтад одоо subscribe хийсэн гэдгийг бол мэдэх боломжгүй. Хүмүүс тэгж ярьж байгаа хгүй мэдэх боломжгүй штэ. Одоо яг тэр OnlyFans аккаунт одоо явуулж байгаа тэр content creator нь л баг мэдхүү гэхээс биш бол өөр хүмүүстэй энэ хүн ингээд энэ хүний OnlyFans-д нь subscribe хийчихсэн байна гэдгийг бол мэдэх боломжгүй гэж хүмүүс одоо ярьж байгаа хгүй. Тэгээд бас одоо жоохон Benny-г өмөрч байгаа гэх юм уу. Гэтэ яг энэ rumor одоо хаанаас гарч ирсэн бүү мэд. За яг энэ Benny Blanco Teresa Mary-гийн OnlyFans-ыг одоо subscribe хийсэн гэдэг rumor ханаас гарч ирсэн бөөмөд ямар ч гэсэн ийм rumor бас яваад байгаа юм. За гэхдээ одоогоор бол ямар нэгэн аль бие усны тиймэрхүү statement энэ дэр байхгүй байгаа. Хоёр талаас соёлонгаас нь одоо Selena Gomez гарч ирээд те яагаад найзыгаа unfollow хийх болсон тухайгаа ерөөсөө ярьж тайлбарлаагүй байгаа. За тэгээд Benny Blanco ч гэсэндээ одоо энэ өөрийнх нь тухай яваад байгаа rumor-нууд байгаа шүү дээ. Одоо ингээд Selena Gomez-ийн араар нь тавьж байгаа гэсэн rumor болон тэрхүү найзынх нь OnlyFans-д нь subscribe хийсэн гэсэн rumor энтерт нь ерөөсөө тэгж тайлбар хийж юм яриаггүй байгаа. Тэгээд энэ rumor ч одоо нэг 2 хоногийн өмнө гарч ирсэн зүйл ахгүй 2 хоног л одоо ингээд айгүйх интернетээр TikTok-оор яригдаж байгаа. Гэхдээ Selena Gomez одоо саяхан өчигдөрхөн өөрийнхөө Instagram дээр ингээд юуч болоогүй юм шиг тийм пост хийсэн байгаа. Тэр нь болохоор өөрийнхөө шинэ гарах гэж байгаа альбомыг одоо ингээд зарласан байгаа гэх юм уу. Одоо саяхан нэг шинэ альбом гаргасан шүү дээ. Benny Blanco-тай хамтарсан шинэ альбом болох I Said I Love You First гэх тэр альбом гаргачихсан байгаа. Одоо шинэ гарах гэж байгаа альбом нь болохоор Deluxe Version гэсэн үг. Дуучид чи ингээд шүү дээ. Нэг альбом гаргаж байгаа. Тэгээд тэр альбомныхаа Deluxe Version гэж гаргадаг. Тэр нь бол одоо баг арай жоохон дэлгэрэнгүй одоо хувилбар нь гэх юм уу арай жоохон тийм их дуунуудтай арай тийм утасгсан одоо хувилбар нь гэсэн үг. Тэгээд тийм deluxe version гарах гэж байгаа гэсэн тэр альбомынхын нэр нь болохоор I Said I Love You First and You Said It Back гэдэг тийм нэртэй альбом юм байлээ. Одоо би чамд хайртай гэж төрүүлж хэлсэн гэчгээд тэгээд чи надад буцаагаад хэлсэн гэдэг тийм одоо нэртэй юм байна лээ заяа. Тэгээд тэр альбом нь одоо 5 сарын 2-ны өдөр гарах гэж байгаа юм байна лээ. Тэгээд тэр альбомд нь болохоор өөр шин дуунууд нэмэгдсэн гэсэн. Тэгээд хүмүүсээ айгүй хүсэн хүлээж исэн бас дуунууд нэмэгдсэн гэсэн. Түүнээс гадна одоо яг энэ original album байгаа шүү дээ. I Said I Love You First гэдэг 3 сард гарлаа. Тэгээд тэр альбомных нь одоо яг оригинал дуунууд нь арай жоохон өөр хувилбараар reimagined versions гэсэн тиймэрхүү хувилбарууд нь бас багцсан байгаа ярьж исэн. Тэгээ юу юм бэ лээ манайхаа яг Selena Gomez-ийн бүр die hard fan-ууд нь л мэддэг байх л та. Нэг бүр нэг хэдэн жилийн өмнө гэлээ нэг альбом дээр ажиллаж агаад нэг шинэ альбом дээр ажиллаж байгаа. Тэр дуунуудаа бүр ингээ scratch хийчихсэн гинэ. Тэгээ заримдаа ингээ дууч ингэдэг штэ ингээ энэ ажиллаж исэн мөртлөө ерөөсөө release хийгээгүй дуунууд нь заримдаа хэсгүүд нь ч юм уу те ингээд цацагдчихдаг. Одоо leak хийгдчихдэг те ингээд өөрсдөө зөвшөөрлгүйгээр тэгээд одоо яг фэнүүд нь тэрийг нь олж сонсчод oh my god амар гоё дуу байна яагаад энийг гаргаагүй юм бэ гэл ингээл тэгдэг юм байна л да. Тийм дуунууд зөндөө байсан юм байна. Одоо тэрнийхэн жишээ нь гэх юм бол Talk гэдэг дуу ингэнэ. Selena Gomez-ийн Talk гэдэг дуу нэлээд олон жилийн өмнө ингээд одоо нэг альбомд зориулж хийх гэж байгаа болчихсон дөө. Тэгээ тэр дууг нь хүмүүс бүр амар хүлээж байсан юм байна л да. Тэгээд Selena Gomez одоо ингээд тэрийг release хийж байгаа. Тэгээд тэр дуу нь аль үжэнэ өөрийнх нь вебсайтн дээр нь тавигдчихсан байсан. Гэтэ одоо энэ альбомд нь дахиад яг жинхэнэ дуунд болж орох юм шиг байлаа. Тэгээд тэр дууных нь клип нь бас удахгүй гарах гэж байгаа гэсэн. Proud.
Тэг ер нь нэг иймэрхүү гэсэн үг. Энэ deluxe version-д нь болохоор ингээд өөрийнх нь урд нь ингээ хийжсэн мөртлөө ерөөсөө цацагдаагүй дуунууд нь одоо бас орох юм байна лээ. За жоохон хадуураа явчихад сая хэлсэн штэ ингээд дуучид ингээд дуундар ажиллаж агаад тэгээ тэрийг гаргахгүйгээр ингээд тэр нь зүгээр leak хийгдчихдэг гэх тээ. Одоо том жишээ гэх юм бол та нар сонсч ирсэн байх гэж бодож байна. Ariana Grande-гийн нэг дуу байгаа. Яг нэг хоолойг сонсохоор Ariana Grande зарим хүмүүс бүр гайхацахгүй энэ яг үнэнгээсээ Ariana юм уу эсвэл AI-аар хийсэн юм уу юу юм бэ гэд 2 жилийн өмнө л амар ингээ viral болсон штэ. I give this pussy to you. Юу гэдэг үлээ нэг дуу яагаад гэдэг штэ. За би энд одоо оруулчих зэ. Би яг одоо аяыг нь санахгүй байна. Дан тарадан тарара тарарара гэдэг билүү. Дууг нь одоо энд оруулчихъя. За энэ дуу чинь манайхаа ингээд гиг үнтгэн амар viral болсон. Тэг хүмүүс үгнүүдийг сонсохоор арай л дэндүү амар одоо би чамааг одоо тань найз охноос ч ингээд булааж аваад тэгээд би чамааг чамтай өстой ингээл те өдөршөнгөө баг бэлэн ярилцанд ормоор гэсэн ухааны тэгээ амар үгтэй дуу. Тэг хүмүүс хин яг Ariana Grande-гийн хоолой мөн байхын тэгсэн мөртлөө ингээд яг дуу юм уу ямар сони юм бэ гэх хүмүүс гагцсан. Үнэнгээсээ Ariana Grande-гийн дуу юм бэ нэлээ манайхаа. Өөрөө зүгээр энэ дуун дээр ажиллаж байгаа тэгээ ерөөсө цацаагүй гаргаагүй. Тэгсэн чинь ингээ хүмүүс аавчаад ингээд цацчихсан. Одоо leak хийчихсэн байгаа гэсэн үг байхгүй юу? За жоохон хадуурчлаа. Гэтэ ингээд дуучид те хуучныхаа цацагдаагүй дуунуудыгаа ингээд шинэ альбомд оруулж болдгоо гэдэг тухай ингээд Selena Gomez дээр ярьж агаад Ariana Grande-гийн жишээг авчихлаа. За Selena Gomez, Benny Blanco хоёр саяхан Table Manners гэх нэг тийм подкастт ороод өөрсдөө relationship-ийнхаа тухай ярьсан байгаа. За тэгээд тэр хөтлөгчнөр нь асуусан байхгүй Selena Gomez-аас ингээд та хоёр яг үнсэлт чинь анхны чинь үнсэлт хэр ямар шохон байсан бэ гэж асууж байсан. Тэгээд тайлбарлахтаа болохоор энэ хоёр ингээд нэг удаа we're really strangers билүү. We're not really strangers гэдэг нэг тийм board game байдаг юм байна. Тийм тоглоом. Тийм тоглоомыг тоглож сууж байгаад ингээд Selena Gomez босоод одоо селфи авах гад хиний Benny Blanco-гийн одоо баг өвөр дээр нь суугаад ингээд наалтж аваад ингээд зураг авсан юм аашаа өөртөө селфиг. Тэгсэн чинь яг тэр үед ингээд Benny Blanco яг Selena Gomez-ийн царайлаа ингээд хараад яг тийм момент өгдөг шүү дээ. Яг тийм connection те бүр холбоо үүсгээд за хаста би одоо л энэ охиныг те Selena Gomez-ыг үнсэх хэрэгтэй гэж Benny дотроо бодсон гинэ. Тэр шууд ингээ үнсчихсэн. Тэгсэн чинь ингээд яг Benny мэдэрсэн гэж аахгүй Selena Gomez-ын бүр ингээ зүрхнийхэн цогцолт нь ингээ сонсогдчихсэн ингээд амар ингээд бит хийжсэн гэдэг зүрх нь. Тэгэнгүүт тэр тухайн ингээд Benny ярьсан. Тэгсэн чинь Selena Gomez ярьж аахгүй надад амар ичмээрсэн миний бүр тэр ингээ зүрхний ингээ цогцолтыг ингээд те сонсон гэдгийг би ингээ мэдээд айгуу жоохон бандсан ухааны юм ярьсан байхгүй. Тэгэд ингээд үнслийнхаа тухай юу н яриад эхэлсэн. Тэгээд би ингээд 5 жилийн хугацаанд Benny-тэй үерхтлээ 5 жилийн хугацаанд ерөөсөө ингээд хинт ч дурлаагүй ерөөсөө тийм янз бүрийн тийм special холбоо хүмүүстэй мэдрээгүй өөр хүмүүстэй мэдрээгүй хаяа энэ тэнд ингээл те 5 жилийн хугацаанд өөрийнхөө хамгийн сүүлийн relationship-нээс гэж ярьсан байхгүй сүүлийнхаа relationship-нээс хойш ингээд 5 жилийн хугацаанд ерөөсөө тэгж хүн амьтантай холбоо үүсгээгүй зүгээр хаяа ингээл нэг casual hook up ч юм уу те casual тийм үнсэлт энэ төр хийгээ явдаг байсан болохлаас шиг ингээд яг хайр мэдрүүлсэн янз бүрийн тийм холбоо мэдрүүлсэнтэй тийм мэдрэмж мэдрүүлсэн үнсэлтийг Benny-тэй учиртлаа ингээд 5 жилийн хугацаанд хийгээгүй гэж хэлсэн байхгүй юу? I hadn't liked anyone in a very long time. So some kisses are for fun and then when you feel something behind a kiss it's completely different. Тэгээд ингээд цаашаа үргэлжлүүлээд ер нь ингээд 5 жилийн хугацаанд өөрөө амар тийм lonely байсан гэж ярьсан байхгүй айгуу тийм ганцаардмал байсан. Ганцаараа юм шиг мэдэрчээсэн энэ төргээд тэр тухайгаа ингээд ярьсан. Тэгээд Benny ингээд уучраад тэгээ тэр мэдрэмж маа тэр ганцаараа байсан мэдрэмж маа ингээ алга болсон. Тэгээ тэр холбоогоо мэдрэмжээ хайрыг мэдэрсэн дэргээд тиймэрхүү төрлийн юм ярьчихсан ахгүй. I'd been alone for about 5 years with the exception of a dates here and there. But never felt that way. За тэгсэн чинь манайхаа ингээл хүмүүс чинь те media outlet-ууд чинь те зүгээр ингээ ярьсан юм яг ерөөсөө тэгэж юм уу яриаг байгаа штэ ингээд зүгээр яг миний last relationship тэ хамгийн сүүлийнхаа харилцаанаас хойш үерхлээс хойш тийм юм мэдрээгүй байсан гэж яриад гэхдээ ерөөсө Justin Bieber энтергээд Justin-ийн нэрийг нь бол ерөөсө дурдаг байгаа шүү дээ тэгсэн чинь л өстой Daily Mail гэдэг нөгөө нэг юу яадаг штэ media outlet тэр ингээл яснаа Selena Gomez Justin-аас хойш ингээд тэ 5 жилийн хугацаанд ганцаардаж явж ижээ ерөөсөө хайр мэдрээгүй явж ижээ амар одоо юутэй заяа
гарчиг марчигтай тиймэрхүү article бичиж тавьсан байлээ Daily Mail-ийнхэн бүр арай л дэндүү заяа. За ямар ч байсан ийм зүйлүүдийг ингээд саяхан бас ярьсан байгаа. Тэгж бодохоор те ингээл Benny Blanco-тойгоо ингээл харилцаа тухай яриад яваад байгааг бодоход бол ингээд уул нь харилцаа нь гайгүй баймаар байтал ийм одоо Benny тэ Selena-гийн араар нь тавьсан байх магадгүй гэдэг ийм сонин rumor гарч ирээд бас жоохон сонирхол байгаа. Жоохон гайхшилтай л байна. Гэтэ би Benny-г бол арайч тэгэж хүний араар тавиад байхаар залуу гэж юусэн харахгүй байгаа. Та нар тэгж харж байгаа юу? Гэхдээ ер нь нэг тийм үг байдаг. Та нар сонсч ирсэн манайхаа ялангуяа эмэгтэйчүүд маань цараймаатай залуучуудад хүртэл бүү итгий гэдэг тийм үг байдаг. Бүр цараймаатай залуучууд хүртэл ингээд цагаа тулаад чамайг betray хийгээвэл betray хийдгээ. Тэгээ араа чинь 50 гэвэл араа чинь 50дгаа гэж тийм үг байдаг. Бараг тэр нь үний юм хаашаа араа. За гэхдээ бас нэгэн одоо нэг иймэрхүү зүйлүүд ингээд яригадаад яваад байгаа. Тэр нь юу вэ гэхээр ер нь ингээд хүмүүс ажиглаад хахад Selena Gomez, Benny Blanco-д тийм амар хайртай юм шиг харагдахгүй байна гэж яриад байгаа байхгүй юу? Benny Blanco бол бүр ингээд Selena Gomez бүр үхэн атлаад дууралчихсан бүр ингээд kisses the ground that she walks on гэж аахгүй бүр ингээд явдаг одоо тий газрыг нь алхсан газрыг нь баг үнсдэг хэмжээний тийм амар ингээд Selena дууралчихсан тийм амар хайртай. Selena Gomez болохоор loves Benny but not in love with him гэж яриад байгаа байхгүй. Тэр чинь одоо өөр одоо бас үг штэ. За нэг хүнд ингээ хайртай байж болно. Гэтэ бүр яг тэр хүндээ дурлаагүй гэх юм уу те. Тэр одоо хүндээ санаа тавьдаг, care хийдэг, хайртай те. Тийм ээ би чамд хайртай гэж явж болно. Гэхдээ яг тэр хүндээ бүр чин сэтгэлээсээ одоо дурлаагүй гэх юм уу те. Team vibe-ийг өгөөд энэ гэсэн зүйлийг хүмүүс айгүйх ярьж байгаа. Ер нь ингээд энэ хоёрын хамтдаа хийсэн ярилцлагуудаас нь харж байгаад ер нь ингээд Benny-гийн ингээ Selena руу харж байгаа тэр царай нь бол бүр амар дурсан үнэнүүд байгаа. Selena болохоор зүгээр л гэсэнтэй тийм царай байна гэж хүмүүс ярьж байгаа. Тэгээд хүмүүс ч угаасаа амар одоо бүх celebrity хүмүүсийн одоо биеийн байдал, body language тэгэл бүх юмыг нь амар analyze хийдэг штэ. Тэгж яриад байгаа байхгүй. Яг ингээл хурмын асуулт гараад ирэнгүүт яг одоо энэ хоёр ч одоо гэрэлчихсэн энэ fiance болчихсон те ингээ engaged болчихсон удахгүй одоо ер нь хурмаа хийх ёстой шүү дээ те хурмынхаа одоо төлөвлөгөө гаргаа явж авах ёстой байгаа. Тэгтэл одоо ингээд энэ хоёроос яг ингээ хөтлөгч нар нь хурмынхаа тухай асуунгууд ингээд Selena Gomez яаж хийж байгаа тэр хурмын асуултыг ингээд жоохон булзааруулаад өнгөрдөг. Тийм за мэдхгүй одоо тэгээд одоохондоо сайн мэдхгүй байгаа ч гэдэг юм уу те ингээд нэг жоохон булзааруулаад өнгөрчдөг. Тэгээд хүмүүс тэрийг бүр ингээд айгуу тийм analyze хийгээд нэг удаа Jimmy Fallon дээр энэ хоёр ингээд ярилцлаганд орж исэн шоун дээр орж исэн. Тэгээд Jimmy Fallon тэгээд юу асуулаа тана одоо хурим дээр чинь ямар одоо дуунууд тоглогдох вэ гэж асуусан баха заа одоо set list-ийг нь те DJ-гийнхэн set list нь ямар шуган дуунууд тоглогдох вэ гэж асуусан чинь ингээд Selena Gomez нөхөө мэдгүй байна гэх нэг тийм ингээд булзааруулаад өнгөрсөн. Тэр үед нь ингээд Benny жоохон юм гунигтай харагдсан гэж хүмүүс яриад байгаа байхгүй юу. Ингээд дахиад Selena Gomez ингээд булзааруулдгээрээ яг тэр хурмын сэдвийг булзааруулчихж байгаа болохоор ингээд Benny ингээд үнэхээр тэрэнд нь hurt байгаа юм шиг харагдчихин гэсэн зүйлийг ингээд хүмүүс бас ярьж байгаа. Now that the album's done, do we move on to wedding planning now? Is that the... No, I'm actually shooting season 5 of Only Murders right now. He has to do some work stuff too, so. And now you're planning the wedding, and I'm sure the music's going to be amazing. Well, yeah, we're definitely not planning exactly in this moment, but we do want to make sure that the music's good, and I'm going to let that be his job. Ер нь би ч гэсэндээ жоохон тэрийг ажиллаж байгаа. Ер нь ингээд энэ хоёрын балансыг нь харахад бол хосуудын харилцаанаар харахад бол Benny арай илүү Selena-д хайртай юм шиг харагдаж байгаа. Гэхдээ манайхаа би бол тэрийг ерөөсөө буруу зүйл гэж боддоггүй. Ер нь тийм үг байдаг штэ. Эмэгтэй хүн өөрт нь илүү хайртай эрэгтэйг сонгох хэрэгтэй харилцаан дээр гэдэг тий. Тэр бол би үнэн гэж боддог. Тэгжээж ер нь эмэгтэй хүн жаргана гэж би бол боддог. Нөхөр нь ч юм уу те найз залуу ч юм уу өөрт нь илүү хайртай байх юм бол эмэгтэй хүн яг жаргадаг. Тэглээгээд одоо нөхөртөө найз залуудаа хайртай биш гэсэн үг бол биш шүү дээ хайртай байгаа. Нөгөө хүн нь арай илүү хайртай гэсэн үг байхгүй те. Тэгэхээр бол миний бодлоор бол тийм сүртэй зүйл биш байх гэж бодож байгаа. Гэтэ яг хүмүүс амар сүржигнэл ярьдгаараа те сүржигнэл ярьж байгаа. Тэгээ хүмүүс бүр ингээл дахиад нөгөө нэг Hailey Justin хоёртой холбогдох шигээр холбоод заяа ингэж ярьж байгаа. За одоо ингээд энэ Selena Gomez, Benny Blanco хоёр гэрэлжингүүт Benny Selena-д илүү хайртай, Selena Benny нэг тийм хайртай биш. Яг Justin Hailey хоёртой адилхан. Hailey Justin-д амар хайртай, Justin Hailey нэг амар хайртай биш. Тэгээд яванда баг хэдэн жилийн дараа Selena
Justin хоёр ингээд би бинийгээ олох байхаа энэ төр гэд тийм сүлэтэслэт юмнууд ярьж байгаа. За тэгээд энэ хоёрын харилцаан дээр бол одоогоор иймэрхүү шинэ мэдээллүүд байна. Тэгээд хэдүүлээ хараал байж цаашдаа шинэ мэдээллүүд гарч ирэх нь үү, яг одоо энэ хүү rumor дээр нь яг үнэнгээсээ Benny Blanco, Selena Gomez-ийн араар тавьсан уу үгүй юу гэдгийг хараад хүлээгээ сууж байя. За манай wine уух дуртай үзэгчид, wine сонирхогчид маань дэлгэцэндээ ойртоод сууж байгаарай. Би та нартай маш гоё pop-up-ны тухай мэдээллийг хүргэх гэж байна. За би та бүхэндээ 200 гаруй жилийн түүхтэй Францын богдуу бус нутгийн маш алдартай дарсны брэнд болох Calvé брэндийг танилцуулаад яваад байгаа гэдгийг та нар маань мэдэж байгаа байх. За тэгээ Calvé брэнд маань 5 сарын 5, 6, 7, 8-ны өдрүүдэд буюу 1-ээс 4-ийн хооронд Shangri-La-гийн atrium дээр маш гоё pop-up-ыг зохион байгуулж явуулж байгаа юм байна. За та энэхүү pop-up дээр хүрэлцэн ирснээрээ Calvé брендийн улаан, ягаан, цагаан гэд маш олон төрлийн дарснуудыг нь амталж үзэх боломжтой. Тэгснээрээ та өөрийнхөө яг хүссэн дуртай wine-ийнхаа амтыг олох боломжтой гэсэн үг. Түүнээс гадна энэхүү pop-up дээр бэлэгтэй, урамшуулалтай худалдаа явагдаж байгаа. Энэ жил World Wine компани 30 жилийн ойн баяр тохиож байгаа юм байна лээ. Тэгээ энэхүү ойн баярынхаа хүрээнд Calvé брендийг сонгодог, Calvé брендэд хайртай, Calvé-гийн дарсуудыг амталж уух дуртай бүх хүмүүстэй зориулаад маш том урамшууллыг, маш том surprise-ыг бэлдсэн байгаа. Тэр нь юу вэ гэхээр энэхүү pop-up-ийн өдрүүдэд буюу 5 сарын 5, 6, 7, 8-ны өдрүүдэд Calvé брендийн 2 шил, 2 bottle дарсыг худалдан авсан тохиолдолд 1 шил, 1 bottle дарсыг үнэгүй бэлэглэх юм байна. Тэг үнэхээр гоё байгаад хоёрыг аваад дахиад нэгийг үнэгүй авчихна гэсэн үг. Тэгээ манайхаа ер нь ингээд wine сонирхож уудаг яг хүмүүс чинь болохоор одоо жишээ нь гадаад эдтэй Америкт гэдэг юм бол хүмүүс шууд ингээд яг wine хэрэгтэй болсон үедээ тэгээ одоо найзуудаараа суухдаа ч юм уу яг ингээд яг wine уух хэрэгтэй болсон үедээ гарч ингэж аваад байдаггүй. Аль үшээ ингээд wine-уудаа авчихсан байдаг аваад ингээд гэртээ хадгалдаг байхгүй тийм бүр ингээд цуглуулгатай болчихсон. Тэгээд ингээд гаргаж ирээд одоо уух үедээ уудаг тий оройныхоо хоолн дээр уудаг ч юм уу найз нөхөд нь гэртний ирэх үед уудаг ч юм уу тэндээс гаргаад уудаг байгаа. Тэгэхээр ер нь ингээд дарсны нөөцтэй гэртээ байх нь бол үнэхээр хэрэгтэй байдаг. Тэгэхээр та нар маань ч гэсэндээ хэр wine сонирхдаг хүмүүс байгаа бол тэгж заншаарай гэж би бас зөвлөмөр байна. Та нар маань энэхүү боломжийг бүү алдаараа энэ pop-up дээр явж очиод өөрийнхөө дуртай дарсны амтыг олоод түүнээс гадна 2 дээр нэмэх нь 1 гэдэг энэхүү гайхалтай урамшууллыг ашиглаад wine-уудаа нөөцлөд аваарай. За манайхаа дараагийн хожи болохоор бас нэгэн бүр шокруулсан shocking news байгаа. За юу гэхлээр Kanye West ижил хүссэн юм байна. Gay, okay? Эсвэл bisexual, I don't know. Okay? За баг bisexual байх л та угаасаа их нэртэй ингээл өөр эмэгтэй хүмүүстэй ингээ бас харилцаанд ордог юм чи угаасаа тэгээд хэрвээ эрэгтэй хүмүүсийг бас сонирхдаг бол bisexual гэсэн үг. За яагаад одоо хүмүүс ингэж ярих болсон бэ гэхээр штэ те Kanye West literally just told on himself. Өөрөө зүгээр ингээ шууд хэлчихсэн заяа. Өөрөө саяхан нэг дуу гаргасан байгаа. Тэр нь болохоор cousin гэдэг нэртэй заяа. Cousin чинь болохоор үеэл гэсэн үг те. За тэр дуун дээр юу ярьдаг вэ гэхээр өөрийнхөө үеэл нэг залуутай жоохон байхдаа өсвөр наснд байхдаа хэрхэн бэлгийн харилцаанд ордог байсан тухайга ярьсан байгаа. Тэр дууных нь үг нь бол бүр үнэхээр crazy заяа манайхаа. За яг хуу одоо ингээд өөрийнхөө те bisexual бас эрэгтэй хүнийг сонирхдаг гэдгээ ингээд илэрхийлж болно шүү дээ те. Гэхдээ энэ бол бүр арай л байгаа зү. Үеэлтэйгээ гэхээр наадах чинь literally incest те. Incest буюу одоо цус холилдох гэсэн үг шүү дээ. Заан байгаа зү. Like яаж одоо гэр бүлийнхэнтэйгээ хамаасан садантайгаа одоо бэлгийн харилцаанд орох юм бэ те. Disgusting. За тэр дуун дээр ингэж ярьдаг байгаа байхгүй юу? Hanging with my cousin reading dirty magazines гэж байгаа байхгүй юу? Тэр нь болохоор те ингээд үеэлтэйгээ ингээд зүгээр hang out хийгээ цагийг өнгөрүүлээд байж агаад бит хоёр ингээд dirty magazines те тийм томчуудын сэтгүүл үзээ сууж исэн гэдэг жаа. Тэнгүүтээ we seen some kissing, guys kissing. Би бит хоёр тэр сэтгүүл дээр ингээд хоёр залууг үнсэлцэж байгааг харсан гэдэг жаахгүй. Тэнгүүтээ we ain't know what that shit mean. Then we start reenacting everything that we had seen. Гинэ. Бид хоёр яг тэр одоо хоёр эрэгтэй хүнийг үнсэлж байгааг харчгаад яг эхэндээ болохоор юу вэ гэдгийг нь мдээгүй. Гэхдээ бид хоёр ингээд тэрийг дуурайгаад reenact хийгээд тэ яг тэр сэтгүүл дээр харсан зүйлээ ингээд reenact хийгээд дуурайгаад одоо оролдож эхэлсэн гэж хэлж байгаа юм. Тэнгүүтээ дараад нь I gave my cousin head гэж хэлж байгаа байхгүй. Giving head гэдэг чинь одоо яг та нар ингэ сонсоход бол ингэ орчуулахад айгу сонир сонсогдож байгаа толгоо өгнө
гэж одоо орчуулагдаж байгаа. Тэгээ head гэдэг чинь толгой giving гэдэг чинь өгөхтэй. А гэхдээ энэ giving head гэдэг чинь болохоор ямар одоо ир юм бэ гэхээр үүштэй те эрэгтэй хүнд аман секс хийж өгөх чинь giving head гэж яригддаг байхгүй юу? Би ингээд өөрийнхөө үеэлдээ gave head гэж байгаа байхгүй те ингээд аман секс хийж өгсөн гэж хэлж байгаа юм. За тэгээд цаашлаад бүр ингэж хэлдэг заяа. My name is Ye and I sucked my cousin's dick till I was 14 гэж хэлж байгаа байхгүй. Миний нэрийг Ye гэдгээ би ингээд өөрийнхөө үеэлийнхаа одоо эрэгтнийг 14 нас хүртлээр хөгсөн гэд ийм зүйлийг хэлсэн байгаа. Yeah, guys. Тэгээ энэ cousin нэрчтэй одоо бол ингээд шоронд орчихсан байгаа. Ороод бараг нэлийн удаж байгаа. Бүр ингээд хүн амны хэрэг гэсэн баха. Тэгээд шоронд байгаа. Гэтэ яг энэ болсон үгүйг бол бид нар мэдгүй. Тэр cousin-аас нь бол бид нар ямар ч юм сонсоог байгаа шүү дээ. Өөрийнх нь талын юмыг сонсоог байгаа. Яг Kanye-гийн талыг л бид нар сонсож байгаа шүү дээ энэ дуунаас нь. Гэтэ ер нь бол Kanye дандаа ингээд өөрийнхөө энэ үеэлийнхаа тухай дандаа ингээд ярьслага энэ дээр ярьдаг байсан. Тэгээд хэлэхдээ өө би өстө үеэлтэй амар хайртай. Хэдийгээр миний одоо үеэлтэй ингээд одоо буруу юм хийгээд шоронд орчихсан байгаа ч гэсэндээ би still I love him still гэл би одоо ч гэсэндээ үеэлдээ хайртай гэх тиймэрхүү зүйлүүдийг ярьдаг. Гэтэ яг тэр чинь бол зүгээр normal ярьж болох зүйлтэй үеэлдээ хүн хайртай байж болно штэ. Гэр бүлийн хайр. You know, my cousin is locked up for murder and I love him. I saw he did a bad thing but I still love him. Гэтэ энэ бол бүр харил амар үгтэй байгаа зү тэ. Тэгээ энэ дууных нь үгнээс нь болоод ингээ Kanye бүрэн үнэхээр come out хийж ингэж бодсон байгаа. Одоо яг өөрийгөө илчилж जैन тэ би одоо ингээ баа юм аа. Би бас эрэгтэй үнийг давхар сонирхдгоо гэд тэргээ хэлж जैन гэж хүмүүс үзээд байгаа. За түүнээс гадна манайхаа this is crazy. So crazy. Jeffree Star. Тэгээ та нар мэдж байгаа Jeffree Star one of the OG YouTube beauty gurus байгаа. Jeffree Star Kanye West хоёрын тухайн нэг team rumor 2021 онд гарч ирсэн байхгүй юу. Энэ хоёрыг ийм sexual холбоотой те Kanye West, Jeffree Star хоёр бие биентэйгээ ингэж sexual зүйл хийдэг, унтаж шивтдэг гэсэн team rumor 2021 онд TikTok дээр гарч ирж байсан. Энэ хаанаас гарч ирсэн rumor бэ гэхлээр ч TikTok дээр Ava Louise гэдэг нэг эмэгтэй content creator comment биччихсэн байсан байхгүй юу. Тэрэн дээрээ ингээд Kanye West одоо айгүй алдартай тэгээ айгүй тийм том эрэгтэй beauty guru хүмүүсийн нэгэнтэй ингэж sexual холбоотой байдаг гэсэн тийм комментиг үлдээсэн байгаа. За тэгээд хүмүүс тэр комментиг харж байгаа шүү Jeffree Star байна гэж бодсон байгаа. Яг вэ гэхээр Jeffree Star Wyomingд амьдардаг. Wyoming лөө нүүчсэн LA-гээс нүүчсэн байсан. Wyomingд тийм ranch дээр амьдардаг байхгүй өөрөнгө нэг тийм farm шиг газар дээр ингэж амьдардаг. Тэгээд тухайн үед Kanye бас ингээд Wyoming лөө нүүчсэн байсан. Та нар санаж байгаа бохтой дандаа л Wyomingд амьдраад байдаг байсан. Тэгэл Kim чин ингээл хүүхд мөхтүүд аваачаал Wyoming лөө явж мавдаг байсан шүү дээ, тэ. Тэгээ тэр үед ингээд хүмүүс угаасаа яг л Jeffree байна гэж бодчихсон. Тэгээд one of the biggest male beauty gurus гэж байгаа юм чин Jeffree Star байх нь угаасаа аргагүй. Тэгээд хүмүүс Jeffree Star Kanye хоёрыг ингэж sexual холбоотой юм байна гэдэг rumor гаргаж ирсэн баа. Тэгсэн чинь Jeffree Star тун удалгүй ингээд тэрэнд нь хариу өгсөн баа. Хариу өгөөд ерөөсөө наадах чинь ингээд худлаа. Тэгээ би ерөөсөө Kanye Westтэй ингэж одоо унтаж шивтгэн битгий хийл бол хизээч hangout хийж үзэж байгаагүй, хизээч ингээд нүрээ тулаад те уулзаж үзэж байгаагүй гэсэн тийм одоо хариултыг хэлсэн баа. Тэгээ тэрнээс нь болоод те ингээд хин гарч ирээд Jeffree Star гарч ирээд үгүй гэж хэлсэн болохоор ингээ хүмүүс Ava Louise гэдэг тэр одоо эмэгтэй бүр дайраад заяа бөө юм басан байхгүй юу ч гэсэн худлаа rumor тараалаа энэ тэрэг л бөө юм болол тэгэд хүмүүс энэ одоо эмэгтэй рүү бүр ингээ cease and desist явуулсан гэсэн тэр нь бол хин бэ гэдэг нь ойлгомжтой. Kanye West л байгаа, Jeffree Star л байгаа байх. Тэгээ бүр ингээ cease and desist явуулаад тэгээ миний тухай ярихаа бол гэсэн тийм зүйлийг аль бие ясны шүүхийн одоо бичиграмтай хүртэл явуулж исэн байгаа. Тэгээд энэ эмэгтэй чинь бүр аюу backlash авсан байхгүй юм худлаа rumor тараасан гэдэг утгаараа. За тэгсэн чинь яасан гэж манайхан одоо энэ cousin гэдэг энэ дуу 4 сарын 21-нд гарсны дараагаар тун удалгүй хэдхэн хоногийн дараа Jeffree Star гарч ирээд өөрийнхөө Twitter дээрээ нэг тийм cryptic тийм нууц гэх юм уу те тийм далд дутхтай tweet-ийг бичсэн байгаа. Тэрэн дээр нь юу гэж биччихсэн байсан бэ гэхээр okay fuck it the rumors were true гэж хэлчихсэн байсан заяа. Тэр нь юу гэхээр за яршиг ингээд үннээ хэлчихье. Тэр одоо ховж ивчин дуйлан шууган чин үнэн байсан юм аа гэж хэлчихсэн байсан. Тэгэд хүмүүс бол шууд юу гэдгийг нь ойлгочихж байгаа байхгүй те хэдийгээр ингээ бүр яг хэлээгүй байгаа ч гэлээ те Kanye-гийн rumor гэж хэлээгүй байгаа ч гэлээ те яг тэр cousin гэдэг дуу гарсны дараахан 2-3 хоногийн дараа тэрийг тавина гэхээр ч угаасаа ойлгомжтой байгаа ч те yes тэгэхээр одоо яг үнэнгээсээ Kanye West Jeffree Star хоёр sexual холбоотой байсан юм шиг байна. Тэрийг одоо ингээ Jeffree Star
хэлж байгаа юм шиг байна. Хүмүүс бодож байгаа байхгүй. Яагаад Jeffree Star одоо гарч иржтэй ингэж тийм ээ үнэн байсан маа гэж хэлээд байгаа вэ? Тэ тухайн үедээ ингээ үгүй худлаа гэж хэлсэн мөртлөөгээд одоо Jeffree Star-ийн нэг NDA гэдэг зүйл нь expire хийчихсэн байхаа гэж бодож байгаа. Одоо дандаа ингээл энэ celebrity хүмүүс чинь ингээл ер нь бүх ажилтан одоо харилцаанд ордог хүмүүс энэ төрөдөө ингээ NDA гэдэг зүйлний гарын үсэг зурулдаг. Тэр нь болохоор non-disclosure agreement буюу одоо миний тухай тэ бид хоёрын хоорондоо хийж байгаа зүйл ч юм уу эсвэл хэрвээ чи надад ажиллаж байгаа үедээ миний одоо хувийн амьдралын тухай энэ тэр ерөөсөө хизээж хаанч ярьж ингэж disclose хийж болохгүй гэдэг тийм зүйлээр гэрэн дээр гарын үсэг зурдаг байгаа. Хэрвээ Kanye West Jeffree Star-тай ингээ унтаж хөвсөжсэн бол бас тиймэрхүү NDA-д гарын үсэг зурулсан байх. Тийм учраас ингээ тухайн үед 2021 онд гарч ирээд өөстөө худлаа надад ч худлаа гэж ярьсан. Одоо болохоор ингээд NDA чинь бас ингээд хугацаатай байгаа штэ хэдэн жилээр хийгдгөө гэдэг тий. Тэр хугацаанд дуусчихсан учраас одоо ингээд Jeffree Star ингээд тий бардам гарч ирээд ингээд хэлж байгаа баха тий. Тийм ээ үнэн байсан юм а гэж хэлж байгаа байх гэж хүмүүс таамаглаж бодоод байгаа. Гэхдээ үнэхээр crazy байгаа штэ. Үнэхээр галзуу би бүр үнэхээр энийг төсөөлөөгүй байсан. So crazy. I literally got canceled in 2021 for starting the Kanye West Jeffree Star rumor. I literally heard that this rumor was true. I was told by multiple people that Kanye West was hooking up with beauty gurus. I went out, I put it on the internet. Next thing I know, I'm getting threatened with lawsuits, everyone telling me to retract my statement. So I come on the internet and I say, haha, made it all up because I'm being threatened by very powerful people. I had Kris Jenner going to TMZ saying she was going to sue me. Only for Jeffree Star to come out in 2025 and say, F it, the rumors were true. За түүнээс гадна энэ Kanye ч бүр ингээд солиорол одоо солиотой юмнуудыг хийгээл явж байгаа. Энэ Kanye ч бүр Лос Анжелест юу яаж ингэнэ нэг тийм cult шиг бүлэг байгуулж ингэж байгаа хгүй. Бараг тийм гимт хэргийн бүлэл юм уу тийм айгүй амар айгүй олон хүмүүсийг цуглуулж байгаа нэг тийм яг тийм адилхан хар мар хувц хүмүүс ч юм уу. За ер нь айгүй эвгүй. Тэгээ энэ cult шиг энэ group хүмүүс нэг тийм warehouse-нд нэг айгүй тийм том үйлдвэр шиг нэг тийм газар ингээд байдгийн гинэ. Тэгээд хоорондоо хамтдаа ингээд бэлтгэл хийгээл амар их дуучмээ гаргаал ойр хайвынхаа одоо орчныхаа хүмүүст айгүй их ингээд одоо чимээ энэ төр тариад айгүй хэцүү байдаг гэнэ ойр хавийнхын хүмүүс тэгээ бүр ингээ мэдээ зэтэйгээр гарсан заяа ингээд Kanye-гийн group бүр айгүй хэцүү байдаг янз бүрийн дуу чимээ гаргаад та амар хэцүү байдаг тэгээ ер нь ингээд хүмүүс ойр хавийн хүмүүс айдаг гэд тэ ер нь ингээд dangerous харагддаг энэ төр гэд хүмүүс ярьж байсан. This is what neighbors hear sometimes as late as 11 p.m. coming from this nondescript warehouse in East Hollywood. According to some neighbors, it's used by rapper Ye, also known as Kanye West. Түүнээс гадна энэ хүү group нь бүр ингээд тэр ойр хавийнхын газруудад очиод нөгөө нэг Гитлерийн нөгөө нэг юу гэдэг чтэй symbol тэ нөгөө нэг нацигийн symbol тэрийг ингээд бүр ингээд зурж мураад явдаг гэж байгаа байхгүй. Ингээ граффити хийгээд ингээ хан ман дээр зурж мурчсан явж ин гэсэн. Тэг бүр айгүй амар гацтай баг үнэнгээс гем тэргийн бүлэглэл одоо баг шин наци бүлэглэл ингээ гарах гээд байгаа юм уу хайшин бүр айгүй амар. Тим солиотой юмнуудыг хийгээ явж байгаа юм байна лээ. Түүнээс гадна манайхаа бас л ер нь ингээл өөрийнхөө гэр бүлийг доромжилсан те ингээл өөрийнхөө хуучин эхнэрийг доромжилсан энэ төр зүйлүүдийг айгүй их ярьж байгаа. Саяхан бас тэгж хэлсэн байлээ. Би Kim Kardashian-тэй ингэж хүүхэдтэй болох хэрэггүй байсан юм а те. Paris Hilton-тэй хүүхэдтэй болсон бол Paris Hilton-ээс ингэж бид хоёр хамтдаа хүүхэдтэй болсон бол миний одоо амьдрал ямар өөр байх болсон болоо та нар бодоод үзтээ Paris Hilton шүү дээ Hilton хотелийн одоо ингээд heiress те Paris Hilton шүү дээ хэрвээ би Paris Hilton-тэй ингээд суугаад хүүхэдтэй болчихсон байсан бол би одоо бүр ингээд Hilton гэдэг тэр том franchise буудлын ингээд те эзэн байх хэрэгтэй байсан юм байна энэ төр гэсэнтэй тийм амар юмнуудыг яриад бүр ингээд Kimтэй хүүхэдтэй болсондоо ингэж харамсчин гэсэн тийм амар зүйлүүдийг ярьсан маа. You know, Kim was Paris Hilton's assistant. I should have had baby with Paris Hilton over Kim Kardashian. You guys, could you imagine if I had kids with Paris Hilton? How many hotels I have now? You have the whole world. You get what I'm saying? Think about that. Think about that. The Hilton. You know, the Hilton. Та нар тэгээ бодоод үзтээ дөрөв хүүхэд нь одоо том болоод тэ одоо North ч нь одоо өсвөр наснд орлоо шүү дээ. Тэгээд тийм байхад одоо энэ дөрөв хүүхдүүд нь хараа шүү дээ тэ энэ одоо аавынхаа яриад байгаа зүйлүүдээ тэ ямар муухай мэдрэмж төрөх болоо тэ. Бараг л би одоо энэ хүүхдүүдтэй болсондоо ингээ харамсч ингээ хэлчихэж байгаа шүү дээ. Кимэс хүүхдүүдтэй болсондоо харамсч байна гэдэг чинь бараг энэ хүүхдүүдтэй байгаад харамсч байна л гэсэн үг шүү дээ тэ. Тэгээд тэр мэрийг нь одоо хүүхдүүд нь уншин сонсно гэдгийг мэдгүй бүр ингээд тоохгүй ийм яриа яваад байгаа нь бол үнэхээр харамсалтай. Үнэхээр disgusting гэж хэлмээр байна. Тэгэл бас ингээд
Kim Kardashian ингэж айгуу доромжлон. Тэгээ Paris Hilton-ы хажууд бол энэ юу ч байсан Paris тэ чинь бүр ийм heiress тийм хүн. Kim ч бол зүгээр Paris-ийн туслах closet cleaner нь байсан шүү дээ. Ингээд шүүгээг нь янзалдаг, шүүгээг нь одоо ингэж цэвэрлэдэг хүн байсан гэдэг айгуу амар зүйлүүдийг хэлсэн байна лээ. За дараагийн ярих ховж болохоор Katy Perry-гийн Lifetime Tour байгаа. Өөрөө ингээ аялын тоглолтоо хийж явж байгаа шүү дээ цаадахчаа. За тэгээд нөө нэг сансарт ниснийхаа дараахан тэг ингээ Lifetime Tour хийсэн. Тэгээд сансарт байх үедээ Katy Perry ч нөгөө нэг сансрыгаа хөлөгцөр байгаа л ингээл flow тэгээл ингээл явж байсан шүү дээ тий. Тэр дөө нэг сансрыгаа хөлөгцөр тэр үедээ ингээ камеранд нэг butterfly шиг тий эрвээхний хэлбэртэй нэг юм ингээ харууладсан та нар харсан уу? Тэр нь болохоор өөрийнх нь нэг lifetime гэдэг одоо энэ хүү хийх гэж байгаа аялын тоглолтын дээр нь дуулагдах дуунуудын жагсаалт буюу set list нь байсан юм лээ. Тэрийг ингэж launch хийсэн заяа ингээд space сансарт байхдаа ингээд тэрийг хүмүүст ил болгож зарласан байгаа. За тэгээ одоо Katy Perry ингээд энэ аялын тоглолтоо хийгээ явж байгаа эхэлчихсэн байгаа. Нилийн эдэн 2-3 тоглолтыг бол хийчихсэн. Тэгээд бол үнэхээр хүмүүс энийг сайнаар хүлээж авч чадахгүй байгаа. Ингээд интернет дээр айгүй их тэгж шоосон, доромжилсан зүйлүүд явж байгаа. Katy Perry-гийн одоо энэ тоглолт нь бол бүр арай л дэндүү нэгт зохион байгуулалтгүй, айгүй замбраагүй, бэлтгэлгүй харагдаж байна. Хоёрт бүр айгүй тийм cheap, айгүй тийм хямд төсөлтэй юм шиг харагдаж байна. Ерөөсөө тийм одоо том дуучид одоо Beyoncé, Lady Gaga энтертэй амар харьцуулж байгаа. Beyoncé-гийн tour-ыг харалтаа бүр ямар амар гайхамшигтай бүр дээд зэрэглэлийн бүр айгүй амар те нөө тиктнүүд нь тасалбаруудынх нь үн амар үнэтэй байдаг ч гэсэндээ бүр тэр нь worth it те амар бэлтгэлтэй амар тийм тайз майзныхаа заасалт тэр одоо set нь тэр одоо technology хэрэгжилж байгаа technology тэгэл өөрөө бүр амар ингэж те бүх дуунуудыгаа жинхэнэ одоо дуулдаг те ерөөсөө lip sync хийдэггүй амар бүжгэлдэг тэр production value энэ тэр нь бол үнэхээр гайхамшигтай байдаг. Тэр чинь бол ингээд дээд зэрэглэн тийм учраас одоо ингээд те яг professional байгаа учраас тийм мөнгийг төлөхөд бол харамсахааргүй. Гэтэл Katy Perry-гийнхаа ингээ харьцуулангуй бүр яг нэг одоо баг манай монголоор хэм бол одоо баг нэг сумын төвийн те сумын төвийн одоо нэг клубд одоо тиймэрхүү те talent show энэ болж байгаа юм шиг те тиймэрхүү төрлийн одоо амар тийм low budget тийм замбраагүй байна тэгж харагдаж ингэж хүмүүс шүмжлээд байгаа. Тэгээд айгүй их тиймэрхүү одоо турных нь үеэр авахгцсан тэр тоглолтын нь үеэр авахгцсан бичлэгнүүд TikTok дээр явж одоо ингэж айгүй хөөргөн шоолж байгаа. Тэгээд ер нь ингэж өмсчихсэн хувцсан жоохон сонин заяа. Ер нь өөртөө зохицоогүй юм шиг тэгээд бас ингэж бүжилж байгаа. Katy Perry ч гэдэг ер нь бол угаасаа нэг амар тийм бүжгэндээ known for байгаагүй штэ. Ер нь л ингээл анх карьертаа гарч ирэхэд нь л тийм амар бүжгэлдэг тийм бол байгаагүй. Одоо Lady Gaga бол айгүй амар бүжгэлдэг те одоо Beyoncé амар бүжгэлдэг, Jennifer Lopez амар бүжгэлдэг те. Гэхдээ одоо Katy Perry ч юм уу эсвэл одоо Taylor Swift ч юм уу нэг тэгж бүжгэндээ known for болоогүй штэ те. Тэгэхээр бол яг тэрийг амар шүмдлээд байх асуудал биш ч гэлээ. Ер нь тэр бүжгэл өөрөө тэгж амар сайн бүжгэлэхгүй байгаа ч гэсэндээ ер нь тэр цаад артлынх нь бүжгэлж байгаа бүжгийнх нь хөдөлгөөн нь тийм амар тийм сүртэй гоё юм яг бүжгийн хөдөлгөөнүүд биш. Айгуу тийм баг baby shark гэсэн нэг тийм иймэрхүү ийм хөдөлгөөн байгаа байхгүй юу? Baby shark тиймэрхүү сонь хөдөлгөөн ингээд оруулчихсан. Тэгээ хүмүүс бүр what the fuck те энэ одоо юу үзээд байна? Баг ингээд хүүхдийн жүжиг үзээд байна уу гэдэг те тиймэрхүү зүйлүүдийг ярьж аяг шөмдөлж байгаа. Тэгээ түүнээс гадна баг ихэнх дуунуудаа ам барьж lip sync хийж ингээд тэгсэн. Ерөөсөө ингэж амьдараа дуулахгүй байна ингээд. Тэгээд ингээд бүжгэн муу тэгээд ингээд айгүй ер нь бэлтгэл муутай байгаа нь харагдсан гэдэг жисэн. Тэгээд бүр ингээд айгүй их ингээд нэг уцнаас дүүжлэгдчихсэн. Тэгээ ингээл үсрээл яваад байхгүй хүмүүс дээр ингэж үсэрж явал баг ингээд тоглолтынхоо 40-50%-ийг ингээ агаарт өнгөрөөдөг гэсэн заяа. Агаараар ингээл нисээл ингээл нэг уяан дээртэй нисээл яваад байна гэж аахгүй баг ингээд циркэн үзүүлбэр үзэж байгаа юм шиг байна гинэ. Тэгээ тэр нь бол бүр арай дэндүү их заяа. Бүр ганц хоёр нэг тиймэрхүү үзүүлбэр вау гэмээр тэг баг тоглолтынхоо 40-50%-ийг ингээл агаарт нисээл яваад хахаар үн тэнэг байна гэж заяа. Тэгээд ингээд нэг агаар дээр ингээд байж байгаа тэр уян дээр байж байгаа ингээд хүмүүс дээр ингээд бүжигчнийхаа дээр ингээд гүгэд явах юм байна л да. Тэгээд тэр нь ч гэсэндээ ер нь айгу бэлтгэлгүй байгаа нь харагдчихсан. Ингээд айгу месс хийгээд тэ ингээд степнүүд нь ингээд месс хийгээд байгаа нь бол харагдчихсан. Ер нь л бэлтгэл муутай. Тэг хүмүүс бүр ингэж ярьж байгаа. Сансарт масарт нисэж байгаагаа оронд тоглолтынхаа бэлтгэлийг сайн хийж явах байж тэ гэдэг. Тиймэрхүү зүйлүүдийг хүмүүс ярьж байгаа. Тэгээд ер нь айгу их тэгэж тэ
хүмүүсийн өөр бусад дуучдын тоглолтуудтай амар харьцуулаад Katy Perry бүр үнэхээр явхаа байж дээ тий. Гэх тиймэрхүү зүйлүүдийг айгүйх ярьж шүмжилж байгаа. Тэгээд Katy Perry хүмүүс the next Jennifer Lopez гэж яриад байгаа. Та нар бол миний J-Lo-гийн тухай хийсэн deep dive-ыг айгүй олон сарын өмнө үзчихсэн бол мэдж байгаа байх. Jennifer Lopez ч өөрөө ингээд аялын тоглолт хийх гэж ингээд те нэг жилийн өмнө штэ амар сүртэй юм болоод бөө юм болоод өстой 2-3 part project хийж мэгэлтэй нэг кино гаргаал тэгснэ documentary гаргаал тэгснэ ингээд аялын тоглолт хийнэ гэл тэгсэн чинь тэр аялын тоглолтны ерөөсө зарагдахгүй бүр ямар ч тэгтэн зарагдахгүй тэгээд бүр цуцалсан штэ тэр дэлхийгээр аялын тоглолт хийх гэжсэн тэр аялын тоглолтоо тэр чигтэн цуцалсан байгаа. Тэгээд хүмүүс яг Katy Perry бол зөвхөн үнэхээр Jennifer Lopez, the next Jennifer Lopez гэж ярьж байгаа. Тэгээд хүмүүс бүр за одоо Jennifer Lopez одоо нэг амьсгаа авч чадхаар болох нь шиг байна. Одоо өөрийнх нь ичгүүртэй байр суурийг Katy Perry ингээд шинээр эзэлж байгаа болохоор одоо Jennifer Lopez одоо жоохон тайвшраад те амгалан байх одоо эрэхтэй гэж те тиймэрхүү юм хүмүүс ингэж шоолж ярьж байгаамаа. Яг тэгээ дараагийн нэг ховж болохоор Blake Lively-гийн тухай байгаа. Blake Lively, Ryan Reynolds хоёр одоо нөгөө нэг Justin Baldoni тэгээ баахан нөгөө нэг лоосууд энэ төр хийгээл тэр нь одоо шүүхээр явж байгаа штэ. Ерөөсөө шийдвэрлэгдээгүй байгаа. Тэгээ ер нь бол үнэхээр өөрийнх нь нэр хүнд бол те энэ хоёрын нэр хүнд бол хоёулаа бүр шалдаа унсан байгаа бүр навс явсан байгаа. Тэгээ тэр хоёр юу ингээд олон түмний нүдний өмнө ил харагдахгүй байгаа. Ер нь нэг тиймэрхүү public event энэ төр л очихгүй байжгаад саяхан одоо Time 100 буюу цаг үеийн бүр шилдэг 100 хүн гэсэн тиймэрхүү тэр ивентэд Нью-Йоркд болсон тэр ивентэд очсон юм байна лээ. Хоёулаа хамтдаа ирсэн. Тэгээ бүр ингээд Blake Lively тэр Time 100-ийн нэг хүн болсон юм байна лээ. Цаг үеийн шилдэг 100 хүний нэг хүн болсон юм байна лээ. Тэгээ тэрэн дээр бүр ингээд speech өгсөн заяо. Ингээд яриа өгөөд тэ ингээд өөрийнхөө ээж мэжийн тухай яриад ер нь эмэгтэйчүүдийн тухай төлөө ингээд үг мөг хэлж мэлсэн маа. Тэгээ тэр нь бол хүмүүст ерөөсөө огтхон таалагдаагүй тэ хүмүүсээ эмэгтэй хүмүүсийн одоо зовдог асуудал байгаа штэ одоо нэг sexual harassment гэдэг чинь бол ихэнх эмэгтэй хүмүүс ингээд айгүй их одоо туулдаг зүйлтэй ингээд бэлгийн дарамт энэ төр авдаг штэ тэ. Тэгээд тийм хүмүүсийн одоо зовлонг эмэгтэй хүмүүсийн зовлонг худлаагаас өөрөө ашиглаад худлаа ингэж ярьж тэ Justin Baldoni-г одоо үгүй хийхийн тулд худлаа тийм rumor тарааж тэ Justin Baldoni намайг фильмийнхаа одоо киноныхоо сетний үеэр ингэж бэлгийн дарамтанд оруулсан энэ төр гэж худлаа ярьж байгаа нь бол яг үнэнгээс хохирогч болсон эмэгтэйчүүдэд бол үнэхээр одоо муугаар нөлөөлнө. Тэг хүмүүс одоо иймэрхүү худлаа зүйл ярьж гарч ирдэг эмэгтэйчүүд байгаа болохоор хүмүүс ингээд жинхнээсээ ингээ хохирогч болсон эмэгтэй хүмүүст итгэх нь айгүй хэцүү болдго юм аа гэд тэ. Тэгээд тийм болохоор ингээ хүмүүс ерөөсөө айгүй дургу хандж исэн. Тэг яг энэ хоёр ингээл Blake Lively, Ryan Reynolds хоёр ингээд улаан эвсний ясал дээр ирээл ингээд зураг мурга авахлал явж байгаа байхгүй. Тэр үед баахан сурвалжлагч нар байгаал ингээд тэр тухайн үед очсон байгаа зочдоос нэг ярьцлага авч байгаа. Тэгсэн чинь Megyn Kelly гээд нэвтрүүлэгч эмэгтэй байдаг шүү дээ. Айгуу тийм алтартай journalist эмэгтэй байгаа. Тэгээ тэр эмэгтэй бас тэр ивент дээр очихсан байсан аахгүй зочноор очихсан байсан. Тэгсэн чинь тэр эмэгтэйгээс ингээд сурвалжлагч асууж байгаа байхгүй юу? Та юу гэж бодож байна? Blake Lively ингээд энэ ивент дээр ирчихсэн явж байгаад юу гэж бодож байна гэсэн чинь шууд бүр ингээд айхгүйгээр шууд хэлсэн тэр Megyn Kelly гэдэг эмэгтэй I think it's ridiculous. Тэ энэ би өстө үнэхээр болохгүй солиотой зүйл гэж бодож байна. Яагаад ингээ ичдэггүй ингээ хүрээд ирчихсэн байгаа. Тэгээ энэ бол үнэхээр буруу зүйл. Энэ одоо Blake Lively энэ ивент дээр уурах хэрэггүй ёсгүй байсан те. Бүр юм Time 100 гэдэг ийм цаг үеийн 100 шилдэг хүн гэдэг дээр ингэж бүр nominate энэ төр хийлгэж ийм шагнал өгөх ёсгүй байсан. Энэ I think it's a joke гэдэг те. Айгуу тийм энэ эсрэг байгаа гэдгээ ингээд айгуу айхгүйгээр vocal хэлсэн байгаа. It's a ridiculous joke. She shouldn't be there. She has no influence over anything. Тэг ер нь энэ хоёрын байгаа байдлыг нь бол тэг Blake Lively, Ryan Reynolds хоёр хэрхэн одоо бие авч явж байгаа ингээл камерны өмнө зураг мурга хамтдаа авахулж махалж байгаа нь бүр арай л дэндүү forced байна ингээ яриад байгаа байхгүй. Худлагаас нөгөө нэг юу ч болоогүй юм шиг тэг юу ч болоогүй бит хоёр ингээ жаргалтай хэвээр байгаа гэдгээ худлаа харуулах гэж байгаа юм шиг айгүй тийм forced хүчээр жаргалтай харагдах гад хүчээр happy харагдах гад байгаа юм шиг харагдаж ингэж хүмүүс тэгж ярьж байгаа. За манайхаа тэгээ сүүлийнхаа мэдээллийг та бүхэндээ хүргэе. Met Gala-гийн тухай байгаа. Met Gala одоо бүр 7 хоног хүрэхгүй хугацааны дараа болох гэж байна. Одоо нэгд өдөр болон дараагийн нэгд өдөр болох гэж байгаа. I'm so excited. Би та нарт амлсан ёсороо очиж үзэх гээд одоо тэр гадна нь очих гээд үзнэ хичээх болно. Гэхдээ үнэхээр амар байх юм шиг байлаа. Манайхан би тэгээд айгүйх тэгж research хийгээд урьдан жил мэлингээ очсон хүмүүсийн одоо бичлэг энтрийг үзэж байгаа байхгүй. Тэгээд энэ чинь 6 цагаас
шоу эхэлдэг байгаа. Яг ивент нь эхэлдэг. Гэхдээ хүмүүс бол бүр ингээд бүр өглөө бүр 10 мараа гээд очсон тэр одоо гудамжинд зогсож идэг гэж аахгүй. Тэгсэн ч гэсэндээ ер нь ингээд харах бол айгүй хэцүү. Угаасаа нэг наадлынхаа зам нь ингээд блок хийгдчихсэн байдаг байхгүй. Тэгэхээр одоо замын эсрэг талаас харна гэсэн үг. Тэгээ тэр чинь яг нэг entrance-ийг ингээд майхан шиг юм ингээд асар шиг юм босгоцсон байдаг байхгүй. Тэгэхээр ер нь ингээд замын одоо нөгөө эсрэг талд нь хамгийн эрт очиод хамгийн ихнийх нь нэгнээ зогслоо гэхэд бол харна л да. Гэхдээ бүр тэгж амар сайн харахгүй. Гэхдээ ер нь бол одоо ирж мэрж байгаа хүмүүсийг харж болно. Гэхдээ би бас хичээн гэхдээ сайн мэдэхгүй байна. Өнгөрсөн 2 жилийнх бол үнэхээр амар болсон юм шиг. Миний нэг найз 2 жилийн өмнөх дээр нь очиж исэн бүр айгүй амар байсан гэж тэгжсэн. Нилээн амар байсан. Одоо хүмүүс те амар байсан гэж тэгжсэн. Гэхдээ харж чадсан бэ нэлээ. Би хичээх болно. Гэхдээ I don't know. Гэхдээ надад бас нэг өөр төлөвлөгөө байгаа заяа. Яг Met Gala дээр очихгүй ч гэсэндээ одоодыг харах боломжтой нэг зүйлийг би олж мэдсэн. Тэгээ би тэрийгэ туршина гэж бодож байгаа. Ямар ч гэсэн та нартаа Met Gala-гийн бичлэгийг хийгээд чадвал одоо celebrity хүмүүсийг ойрхоноос нь авсан ч юм уу тийм зургнуудыг бичлэгүүдийг хийгээд тэр бичлэгэнд оруулахыг хичээнэ. Тэгэхээр та нар маань stay tuned. За Met Gala-гийн guest list нь саяхан тавигдсан ба. 2025 оны зочдын лист гэсэн үг те. За тэр хүмүүсээс нь дурдах юм бол Ariana Grande байна. За тэгээд Kendall Jenner, A$AP Rocky, Usher, Zendaya, Kim Kardashian, Sabrina Carpenter, за тэгээд Lewis Hamilton, Lady Gaga, Naomi Campbell, of course. За тэгээд Bad Bunny. Тэгэхээр одоо Kendall Jenner-ийн тэ ex-н Bad Bunny очих нэ. Тэгээд энэ хоёр би нэгээ харах нь. Zoe Saldana, Cynthia Erivo, Ariana Grande-гийн bestie Cynthia Erivo очих юм байна. Rihanna, oh my god, I am so excited guys. Би Rihanna-г очих жаа гэдээ амар excited байгаа. Тэгээ манайхаа Rihanna is pregnant. I'm pretty sure. Үнэхээр жирэмсэн гэж бодож байна. Та нар ойрын үеийнх нь папараццийн зургуудыг хараад байгаа юу? Танаа тийм байгийн хувцас өмсчихсэн заяа. Танаа тийм том ингээд сул хувцас өмсчихсэн. Ер нь байгаа байдал нь өөрийгөө carry хийгээ явж байгаа нуруу муугаа жоохон тулж мулаад те явж байгаа нь үнэхээр жирэмсэн харагдчихсан. Энэ яг 3 дахь хүүхэдтэйг жирэмсэн байгааг би бол 100% итгэлтэй байна. Хэдвэл барих уу? Хэдэн төгрөгөө барих уу? Тэгшээ. Яг албан ёсоор зарлааг байгаа. Гэхдээ ер нь бол үнэхээр жирэмсэн харагдчихсан. Сүүлийн үеийнх нь папараццийн зургууд нь бол oh my god амар жирэмсэн харагдчихлээ. За тэгээд цаашлаад манайхан Emma Chamberlain is one of my favorite influencer and YouTuber. Jennifer Lopez байна. За тэгээд LeBron James, Janelle Monáe, за тэгээд Lala. I don't know who that is. Do you guys know who that is? Би өстө мэдгүй мэн Lala гэж. За SZA, за тэгээд Miley Cyrus, тэгээд Simone Biles. Oh my god, my girl Simone. Миний амар хайртай. Та нар миний олимпийн бичлэгүүдийг үзчихсэн бол мэдж байгаа. Би бол Америкийн одоо эмэгтэй жимнастикийн тимд бол амар хайртай. Ялангуяа Simone Biles бол миний хамгийн хайртай атлет, эмэгтэй тамирчин байгаа. Үнэхээр галзуу. She's the goat. За тэгээд Sydney Sweeney байна. Billie Eilish, Lizzo. Нэр Lizzo амар турчсан байгааг та нар харсан уу? Ер нь өөрийнхөө хуучинтайгаа харьцуулахад бол үнэхээр газар тэнгэр ялгаатай амар турчсан баа. За тэгээд Anok Yai, за тэгээд Gigi Hadid, Charlie XCX, Bruno Mars, Camila Cabello. Тэгээд oh my god guys, this is so messy. Met Gala бүр үнэхээр амар messy заяа. Anna Wintour is so messy. Anna Wintour likes drama. Anna Wintour чинь хүү зочдын листээ гаргадаг штэ тэ. Хин хэнийг урьдчилсан байсан гэж Selena Gomez-ыг урьсан, дээрэс нь бас Hailey Bieber. Тэгээд энэ guest list өөртөөхөө Instagram дээр тавьсан guest list-н дээр Selena Gomez, Hailey Bieber хоёрын нэрийг нь зэрэгцүүлээ тавьчихсан байхгүй. Эхлээд Selena Gomez-ыг тавингуудаа дараад нь Hailey Bieber. So messy, right? But амар драманд дуртай. Тэгээ энэ хоёр очих нь яах нь харъя те. Очоосаа энэ хоёр хойлоо очоосаа. Амар зөвөн те. За энэ хоёр байгаа. Тэгээд The Weeknd бас амар messy яваад. Ягаад гэвэл Weeknd чинь Selena Gomez-ийн юу байгаа штэ. X те. Тэгээд Selena Gomez, Bad Bunny ингээд солиорч байна. Benny Blanco урагдаагүй байгаа. Гэхдээ угаасаа энэ урагдж байгаа зочид чинь өөртөө plus 1-ыг авчирч болдог штэ тий. Өөрийнхөө хүссэн үнийг авчирч болдог. Тэгэхээр хэрвээ Selena Gomez очих бол Benny Blanco-го авч очих байх. За тэгээд Gal Gadot, Rose, манайхаа Rose урагдсан байна лээ. За тэгээд Rosalia,
Anita, Lana Del Rey. Oh my god, Lana Del Rey очих чинь. Тэгээд Kim Kardashian бас очиж байгаа. Энэ хоёрын нөгөө нэг шүүх мөх юмд болсон юм шиг байлээ. Lana Del Rey гарч ирэл. Үгүй Kim намайг шүүхэд өгөхгүй гэд нэг тийм statement хийсэн байна лээ. Өөрийнхөө төлөөлөгчөөрөө дамжуулаад. За тэгэхээр одоо still найзууд байгаа л гэж бодъё доо. За Jenna Ortega, тэгэнгүүтээ Teyana Taylor. Who is that? Teyana Taylor? I don't know who that is. Та нар мэдхүү. За тэгээд Timothy Chalamet, тэгээд Timothy-гийн boo thing, Kylie Jenner, Doja Cat. Oh my god, Doja Cat ирэх гэж байгаа амар баярлж байна. Olivia Rodrigo, Doechii. I love Doechii. Би нэрээ Doechii-гийн тухай бичлэг хий гэж бодож байгаа. Саяхан гарч ирсэн те. Бүр ойрын нэг жилч биш юм аа. Ойрын 6-7 сар бүр үнэхээр алж байгаа те. Rapper байгаа, шинэ гарч ирж байгаа up and coming rapper байгаа штэ. Тэгээд та нар нэг anxiety гэх тэр дуу нь бол бүр үнэхээр амар viral болсон. Anxiety keep on trying me. I feel it quietly. Саяхан Jenny-тэй бас нөгөө нэг дуу хийсэн штэ, хамтарсан дуу муу хийсэн. Give me cheat, give me purr, give me meow, give me her, give me funds, give me rights, give me fight, give me nerve, give me cunt. Юу н алж байгаа дуучин. Rapper байгаа. I mean fuck, I like pills, I like drugs, I like getting money, I like strippers, I like to fuck, I like what it is, ho, what's up? Every good girl needs a little thug. Doechii бас очиж байгаа маань. Doechii-гийн тэгэхээр анхных нь Matt гэсэн үг баха. Тэгэхээр өөрт нь бол айгүй exciting байгаа байх. Зэг тэгээд цаашлаад Lil Nas X, тэгээд Nicholas Gallatin. I don't know who that is. Эсвэл мэдгүй юм. Carol G, Elle Fanning, Tyla нэрээ ойрд айгүй тийм backlash аваад байгаа. Ягаад вэ гэхээр Tyla Coachella дээр нэг тийм юу өмссөн байхгүй outfit тэр нь болохоор ийм ногоон өнгөтэй нэг тийм bra шиг заяа ийм левчг шиг ийм өмсчихсэн. Тэгээд ингээд тийм айгүй тийм low rise jeans short өмсчихсэн байхгүй. Тэгээд нэг тийм хажуугаар ингээ юм хум унжчихсан. Ер нь тэрийг байгаа байдлыг та нар харах юм бол хиний Britney Spears-ийн амар тийм iconic VMA дээр нөгөө могоотой бүжгэлж явахдаа өмссөн тийм outfit гэдэг штэ. Ер нь яг тэрнтэй амар адилхан харагдчихсан. Ер нь тэндээс inspiration авсан байхаа гэж хэлмээр харагдчихсан байхгүй. Гэтэл Tyla ингээд өөрөө дараад нь хүмүүс тэгж яриад унсан чинь Twitter дээр гарч ирээд үгүй Britney Spears би дуртай л та гэхдээ ерөөсөө тэ Britney-гээс тэгж inspiration аваагүй шүү. No inspo гэж хэлсэн ба. Ерөөсөө тэгж Britney Spears-ээс ингэж санаа манаа аваагүй гэж хэлсэн. Тэгсэн чинь доор нь нэг fan ч юм уу юу ч юм нэг хүн ингээд нэг жоохон сөрөг тийм комент өөрлөн биччихсэн байхгүй. Тэгсэн чинь хин Tyla хариу өгөнгүүтээ I think you should shut the fuck up гэж биччихсэн байсан. Би чамайг одоо ингээд над хараал ийцэн амаа тат гэж бодож гин гэд ингээд тэр хүн лөө зүгээр одоо фэн лөө тгээ хэлчихсэн байхгүй. Тэгээ тэрнээс л одоо айгүйх тиймэрхүү backlash аваад байгаа. Нэгт бол харваас бүр ингээд Britney Spears-ээс ингээд inspiration авчихсан мөртлөө тэрийг own up хийхгүй тийм ээ би ингээд Britney Spears таартай болохоор ингээд inspiration авсан маа гэж хэлэхгүй тэрийг нууж муугаад түүнээс гадна бүр ингээд тэ фэнтэйгээ ингээд social media дээр айгүй том star байж иймэрхүү I think you should shut the fuck up тэ амаа над хараал ийцэн амаа тат энэ гэж хэлж мэлж байгаа айгүй тийм амар дэндүү өөртөө ихтэй тэ дөндөө өөртөө бүр эго өндөртэй болчихжээ айгүй муухай зантай юм байна энэ гэж тэрнээс нь болоод хүм айгүйх ойрт backlash авж байгаа. За тэгээд цаашлаад Chappell Roan, тэгээд Pedro Pascal, Ice Spice. Ice Spice-ыг нэрээ ойрт хараагүй удсан байх шүү те. Хаагур юу гэж авч идэм бол доо хөрхий. Katy Perry, Cara Delevingne, Pete Davidson, за тэгээд Halle Bailey, Ciara, Addison Rae, за тэгээд Pharrell Williams. Ийм хүмүүс очих нь байна. Ice Spice гэснээс нэрээ Ice Spice-ыг хүмүүс үнэхээр ингээд амар тийм хүсэмжит эмхтэй байха болчихсон гэж яриад байгаа. Ягаад гэвэл Ice Spice ч анх гарч ирэхдээ ингээл нэг thick байдаг штэ хүмүүс ингээд яг хүсдэг bean type-тэй амар тийм voluptuous, тийм fergalicious, тийм bootylicious. Тэ бүр ингээл бүкс мөкс аягүй гоё том juicy тэ ингээл гоё twerk энэ хингүүд нөгөөт нь jiggle хийж мэгээл ер нь тийм амар тийм гоё thick гоё тийм body type байсан чинь амар тураад
Тэгээд турангууд угаасаа хүн чинь бүксээ алдан штэ. Бүкс нь байхгүй болно. Амар тийм зүгээр stick figure болчихсон. Зүгээр нэг туранхаа байдгал нэг туранхаа юм болчихж хайрын бүкс мөкс гэдэг хүмүүс тэрийгүүр амар их тэгж доош нь хийгээд байгаа. Хайрын юм яах гэж тэгж байгаа юм бэ? Ozempic хэрэглээд юм болчихж байгаа байхгүй гэл хүмүүс. Тэрэн дээр нь бас зөндөө юм болж байгаа. Гэтэ Ice Spice нэ айгүй нэг хэсэг хайптай байдаг гэсэн чинь гаргасан дуу болгоно хит болоо те. Хаасаагүй байдаг гэсэн тэгсэн чинь гүнт ингээд жоохон алга болоод Lilo хийгээд унсан. Гэхдээ одоо ингээд Met Gala дээр ирэх юм байна. За гэхдээ манайхаа өөрснөө энэ одоо guest list-уудаа ингэж тавихтаа ингэж хэлсэн байгаа. Яг бүр Met Gala-гийн өдөр болтол яг бүхэл бүтэн бүх ирэх хүмүүсийн зочдын нэр нь бол ингэж нууц байна. Тэг бүрэн ингэж заарлагдахгүй. Тэгэхээр одоо ер нь байнга Met Gala дээр ирдэг хүмүүс бол очих болно гэсэн утгатай зүйлийг тавьсан байлаа. Тэгэхээр одоо энэ дээр одоо бичгтэйг хүмүүс очиж магадгүй гэсэн үг. Тэгээ хүмүүс бол яриад байгаа Lisa, Jenny хоёрыг бол би энэ дээр Lisa гэж хэллээ. Хэлээгүй хаа те. Jenny-г бол дурдсан юм байна. Хүй би энийг алгацсан байна манайхаа. Sorry. Нэг юмыг алгасчих. Sorry. Okay. Nicki Minaj, Dua Lipa, Rachel Zegler, за тэгээ Barry Cohen, Kris Jenner, Demi Moore, Serena Williams, Florence Pugh, за тэгээд Jenny Kim, тэгэхээр Jenny очих юм байна, Cardi B, нэг слайдыг алгасчихсан байсан байна. Sorry манайхаа. Гэтэ эднээс өөр хүмүүс бол очиж магадгүй гэсэн үг. Очих байхаа угаасаа өөрснөө тэгээ биччихсэн байна. Тэгэхээр энэ дээр Lisa дурддаггүй байх шүү гэн. Гэтэ Lisa очих хаа гэж би бодож байна. I don't know. За манайхаа тийм байна. Одоо Met Gala удахгүй боллоо. Тэгээ хэдүүлээ Met Gala-гийнхаа бичлэгээр бас удахгүй уулзна. Тэгээд бүгдээрээ stay tuned байгаараа намайг яг тийм Met Gala дээр очиж чадах нь уу, эсвэл өөр газар очиж celebrity-нуудыг харж чадах нь үгүй харцгаая. За манайхаа иймэрхүү олон хавуудыг та нартай ингээд базаад энэ 7 өдрийнхаа weekly recap дээр оруулаад ярьж өглөө. Тэгээ та нарт маань бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэг бичлэг таалагдсан бол like дараарай. За ингээд channel дээрээ subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоболонгаараа цааш нэг бичлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.